Монгол тохиолдсон аимшигын явдлууд гэд ингээд хайсан зэн. За алийг нүцгөө. Ёо. Үлгэн гүтэл. Ёо энэ яасан амар үнэнд гаширдсан бэ. За 3 сарын 2-ны өдөр Жанет ихний шин байранда нүүж оржээ. Тэрээр байрныхаа дэлгүүрийг авсан цагаас хойш нүүж буй бүх үйл явцыг бичлэг болгон баримтжуулж үзэгчдэд хуваалцаж байв. Ингэж байх явцдаа дараах аимшигтай гэмээр дүрсийг санамсаргүйгээр бичжээ. Please get out of my apartment. Please get out of my apartment. Түүний гэрт нэгэн танихгүй эр гів гинэд ороод ирсэнд Жанет айж байгааг та бүхэн харсан баг. Магадгүй тэр залуу хаалга цоожгүй байгааг хараад зүгээр л ороод ирсэн гаж тамтай залуу байж болох ч гэсэн бичлэгт өөр нэгэн хачирхалтай зүйл болсон байв. Жанетийг зүгтэж байх үед хаалга өөрөө онгой. Жанет өөрөө энийг тухайн үедээ анзаараагүй байсан бөгөөд энэ бичлэгийг нь үзсэн хүмүүс үнийг анзаарчээ. Жанет хэлэхдээ за шинэ мэдээ надад ч бас яг та нартай адилхан ойлгомжгүй байна. Юу болсныг нь үнэхээр хэлж мэдэхгүй. Миний мэдэж байгаа царайн ганц зүйл бол энэ хаалгыг онгойлгосон ямар нэгэн зүйл би үнэхээр талархаж байна. Хэрвээ тэр хаалга онгойгүй бол мэдгүй аимшигтай зүйлс болох байсан байх. Азар Жанет аюулгүй гарч чадсан бөгөөд тэр даруй тусламж авсан. Гэвч энэ явдлын дараа бас нэгэн ачааллтай зүйл тохиолдно гэдгийг тэр даанч мэдээгүй байв. Жанет үүнийг тайлбарлах үг алга мууртайгаа бичлэг хийх гэж оролдож байх үед нь дараах зүйл болжээ. Ёо. Орно гоо. Это мора кухта. Мора кухта. Яасан. Харсан ч байранд нь орж ирсэн танихгүй хүн ганцаараа биш байгаагүй бололтой. Жанетийн орон дээр хэн нэгэн суусан мэт хонхоолт үүсч эхэлснийг та бүхэн анзаарсан байх. Дараа нь дахин нэг хонхоолт гарч ирснээр Жанет айж балмагтана. Тэр тайван байхыг хичээн өрөөний булан руу гүв. Тэндээс бид хонхоолт маш бүдгэн харагдаж байгаа ч анхааралтай ажиглавал орон дээр жижиг хар тол бишиг зүйл гарч ирж байгааг харж байна. Энэ хар тол болон өрөөний булан руу гүв. Тэндээс бид хонхоолт маш бүдгэн харагдаж байгаа ч Энийг хараад хамруулаад. Зохон дээр юм байна уу? анхааралтай ажиглавал орон дээр жижиг хар тол бишиг зүйл гарч ирж байгааг харж байна. Энэ хар тол болон хаалганы цаана байгаа хүнийг хараад айсан Жанет цагдаа дуудан шүнийг
төвшөндөө өнгөрөөсөн байна. Цагдаа нар орж ирсэн этгээдийг барьсан ч гэхдээ бичлэг дээр гарсан үйл явдлыг тайлбарлаж чадаагүй байна. Яагаад нэрээ? Жинээс яагаад нэ? Tell me how I saw someone. Эдгээр хоёр үйл явдлыг харгалзан үзэхэд нэг асуулт гарч ирж байна. Жанетийн шинэ байранд яг юу болоод байна вэ? Яагаад гэртэн зөвшөөрөл хүмүүс бичсэн үед л хачирхалтай зүйлс тохиолдоод байна вэ? Тэр нүүж байгаа үйл явцаа бичлэг хэлбээр хуваалцаар байгаа ч азар түүнээс хойш дахин ямар ч аимшигтай зүйлс тохиолдоогүй байна. Энэ яг юу байж болох талаар танд таамаг байвал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэг дээр нэгэн бяцхан охин ганцаараа тоглоом тоглож байхад нь нэгэн хачирхалтай зүйл тохиолдсон байна. Хэдийгээр бичлэг дээр тодорхой харагдахгүй ч тэр охин өрөөндөө нэг хачин царай харсан гэж гэрээхэндээ хэлсэн ч гэрийнх нь итгээгүй. Энэ охины тоглож байгаа тоглоом нь яг ийм зүйл болдог гэдгээр алдартай тоглоом. Энэхүү тоглоомыг Хүүхд тэнгэр гэж нэрлэдэг бөгөөд зорилго нь сүнсийг камерт болгох юм. Энэ явдлаас хойш охин маш их цочирдсан тул аав ээж нь энэ тоглоомыг гэртээ тоглохыг орхиулсан. Гэвч тэр дөрмийг зөрчиж тоглосоор л байв. And I see you. Охин энэ дөрмийг зөрчсөн цорын ганц хүн байсангүй. Түүний эгч Вики дүүн яг юунаас тэгтлээ айсныг мэдхийг хүсэж хамтдаа тоглоомыг туршиж үзээрэй шийджээ. You go, the sky is blue, move down and say, and I see you. And you want to look for a baby's face. The sky is blue, and I see you. That's not how you do it. You have to point up at the ceiling and That's what I did. And slowly go down. Why do I do it slowly? Because that's how it goes. The sky is blue. Өмнөх шигээ юу ч харагдсангүй. Гэвч нэг орой Вики гэртээ ганцаараа байх үед Яа. За ингэж парт нэг дуусах. Чага эвгүй л юм те. Яг ингэж гэртээ ганцаар байсан чи энэ тохиолдол бас эвгүй л. Дараа нь тэгээд бэмэ дээр стриминг заавнахаа.